За өмнөх бичлэг дээр оруулсан тохирлын үнэлгээний итгэмжлийн талаарх ойлголтууд дээр тохирлын үнэлгээ гэдэг чинь юу юм бэ? Тохирлын үнэлгээний байгууллага гэдэг маань ямар учиртай юм бэ гэдэг асуултууд бас гарч ирж байна. Тэгэхээр тохирлын үнэлгээ гэдэг маань тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь стандартын шаардлага хангасан уу юу гэдгийг нотлох үйл ажиллагаа. Энгийнээр хэлж байгаа. Би өмнөх бичлэгэн дээр бас хаалт дурдсан. Тохирлын үнэлгээ гэхээр стандартын шаардлага хангасан уу юу гэдгийг зөв бэлгээрээ гэдэг юм уу үзэх биш. За итгэмжлэгдсэн лабораторийн сошиалтын дүнгийн хуудсан дээр үндэслээд баталгаажуулалтын байгууллагууд яг энэ стандартын энэ шаардлагуудыг ийм байгаа учраас хангаж байна гэдэг дүгнэлт гардаг. За энэ дүгнэлтэн дээр үндэслээд тохирлын гэрчлэгээ гэдэг юм болгодог. Өөрөөр хэлбэл энэ тохирлын үнэлгээний үйл ажиллагаа гэдэг нь стандартын шаардлагад техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан уу юу гэдгийг баталдаг үйл ажиллагаа. Тэгэхээр тохирлын үнэлгээний байгууллага гэдэгт энэ төрлийн техникийн хяналтыг хийж байгаа, сорилтыг гүйцэтгэж байгаа, дээрээс нь баталгаажуулалт хийж байгаа байгууллагуудыг ойлгодог.